Зайвацхан бид нар Counter Strike-ийн түүхэд гарсан 42 кейс бүгднийг хамгийн сүүлээс нь хамгийн ихний хүртэл бүгднээс 10-аар задлж байгаа. Өнөөдөр болонгууд бид нар CS:GO Weapon Case 3-ыг задлж байгаа юм байна. CS:GO Weapon Case нь болгоо нэгийг авахд 28764 гарсан байна. Бид мөнгөөр авахд Steam Market-аас авах илүү үнэтэй байгаа. Тэгээд мэдээ үнэтэй кейснүүд рүү орж ийн. Ерөнхийдөө хамгийн сүүлчийн ер нь бол 12 кейсний ихний кейс нь гэсэн үг. Тэгээд энэ кейснүүд юу вэ гэдэгт танилцъя. Тэгээд хамгийн миний мэдж байгаагаар бол Karambit Blue Gem, тэгээд ер нь бол Blue Gem-нүүд байгаа кейс байгаа. И drop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүд тайлбар кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байгаа. Өөрийн утасны скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрэв эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэд зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс л гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Шилбэрийн скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За CS:GO Weapon Case 3 дотор нь болонгууд Crimson Web. Энэ Crimson Web ер нь амар алдартай байсан юм байна. Буу болгоно л Crimson Web байт юм байна. Тэгээд Red Flag Cam нэ. Бах улаан скинүүд байна. Panther Stainless okay. Stainless нэг тийм цэвэрхэн хямдхан скин. Blue Fisher царай муутай скин байна. Thread Plate царай муутай скин. Оо okay, that looks good. Байж та. Дээрээс нь 3 ярагдах уу? Өтгөнгөө барьж байгаа 3 за арайч 3 тарагдахгүй байна. Heirloom байт юм байна. Heirloom. Copper Galaxy. That's nice. That's nice. 57. Дээрээс бол аим гоё ярагдах. Арита. Yeah, that looks sweet. Who's Kia is now, you know, what the fuck? За энэ нэлээд үнэтэй байдаг санагдаад тах юм. Энэ бороо санааг бол энэ сизи нөгөө Steam гацчихжээ. Энэ өөрхөн үнэтэй байдаг санаж энэ сизи харж ирсэн юм байна. Undertow бас харж ирсэн юм байна. Цэгэрлээ доотонд ордог. Тэгээ Victoria гэдэг юм байна. Victoria's expensive. Юу вэ? That's it. Ганцхан улаан тэр нь Victoria юм уу? That's very dumb scheme. What? Dumb case. What the fuck? Oh my god, Victoria. Унах юм бол 10. That's not even expensive. Тэ Fuscas Nova натгууд 25.9 factory нь байх юм $46 байгаа байхгүй юу? Үйл бор амар ховор байдаг болохоор үнэтэй байт юм байна. What the fuck? That skin is the factory нь юу нь үнэтэй л юм байна. Ангүй байна. Stat Track factory нь юу нэ. Үйл бор нь ховор болохоор маркетер нэг хүн 233 тавьсан байт юм байна. Тэгээд ер нь бол Karambit Fade, Karambit Vanilla, M9 Fade, тэгээд Slaughter ер нь бол өвжийн утгнууд байгаа. Тэгээд тэрнээс гадна Karambit case артнад, тэгээд M9 case артнад, Bayonet case артнад, Gat case артнад байдаг үстэй. Тэгээд Gat case артнад болон Flip case артнад байгаа. Ер нь бол Blue Gem холбогдсон case. Тэгээд Return of Investment яг үнд амар сайн юм байна. Яг л нөгөө улаан скин амар хэмтхэн. Тэгээд бус скинүүд цэгэр микрууд нь хөөрхөн үнэтэй. Харалтаа яг үндэ цэгэр унсны илүү ашигтай байгаа сте. Энэ амар давгүй ба. Ер нь profit их магадлал өндөртэй. Тэгээд худалдаж авахуд бол $6.5. Энэ Steam Market-ээр $10 хийж байгаа л ах ер нь болаа. Тэгээд бид нар одоо $125 кейс задлах гэж байна. Аль уу? Төвшай. Blue Gem. Манайхан console бэлэн. Окей. God. Окей. Оо, бэчта CS:GO here. Оо, андуурч магадгүй юм. За байж байгаарэ. Хэдүүлээ. Энэ төлхөр бүгдэнд нь таардаг төлхөр юм байна. God. Crimson Web, CZ. God. Blue Gem. Яга өнгөрч байгаа гэж байна. God. Come on, God. Бэч дэш цод гарбуурыг тест мөн тэ нэрэ. Тийм байна те. I remember this spinning айл дээр үнийг удаа оголдсон байна. Ийм үнтэй кейс задлаад тэгээд одоо
Арих юм биш үү гэсэн чинь money back хийжсэн санчлаа. God. Мен түрүү анзаараагүй байж гинт өөрөө онгоод санаа шалаа. God. Come on, God. Give me that blue gem. I think that's money back. Well, Warren, I don't give a fuck. Yeah, we got money back, I think. God. Come on. God. God. Би өөрөө санчлаа энэ яагаад энэ кейс нөгөө скинүүд нь үнэтэй байгаа вэ гэхээр нөгөө цөөгийн скинтэй тийм болохоор нөгөө трейд апанд фильтрээр ордог болохоор ер нь бол үнэтэй байдаг. Тийг санагдаад тахыг. Тэгээ тийм болохоор нөгөө задлахад унж байгаа юмнууд нь юу гэдэг алдаг клаймер багтай байдаг. Тэгэхээр шил голд унахгүй бол тэгээ кейснүүд 60% money back өгдөн штэ. Тэгээд энэ кейс болонгууд нөгөө money back нь дэжгүй байдаг шалтгаан тийм байдаг санагдаж байна. Тэгээ улаан ганц улаантай тэгээ үүд яга скинийг нь юунд нөгөө фильтрэнд хийх юм болоод ашигтай. God. Come on. God. Is that track? Wait, factory new? Minimal wear. Бараг factory new юм шүү. Minimal wear. Бараг ашиг шаачлаа да. Steam market дээр 11.3 $. Түлхүүртэйг нийлээд 13, 10 бараг $14. Бид тэр $140 гэж задлсан юм байна. Энэ баф дээр ягаад $333 гэх юм бол what the fuck? Ихтэй бафын үн ороод байна вэ? Бафын үнийн маань арилгаатай. Энэ ягаад баф дээр юм үтэй байгаа юм бол what the fuck? Энэ удлаах. Энэ арай удлаа шаачлаа боёс. Steam-ийн үнээр хараад 94. Амар дэжгүй money back cost. Энэ бафын үн нь ягаад юм үнтэй байгаа юм бол мэн тэрийг ойлгох. Чинь болох уу? Wellborn тийм ховор идэм бах та. Somehow Wellborn амар үтэл байгаад. За weird. Бас дараагийн бичлэгийг уулзъя баяр та. Тэгээд дараагийн бичлэн дээр ямар кейс задах вэ гэвэл Operation Phoenix гэсэн нэ. Окей. Operation Phoenix гэж зөрлөө.